Төр кампани ер нь бол одоо хизээ битүүлээд дулаалт талаанаа авахаар. Ирэх жилийн 2 дугаар сарда багтаагаад ер нь бол бүрэн дуусах чинь гэж үзэж байгаа. Тэгээ 3 дугаар сараас талбай ажил эхлэх учраас ажилчид ер нь бол ирээд ихэд бэлэн болгоцсон л байх хэрэгтэй. Тэгэхээр зарж байгаа. Нөгөө хоёр кампийн бүтээн байгуулалтууд Camp номер 4-ийн хувьд бол төсөөлчдийн жанжин штабтайгаа тохиролцоод өчигдөр сонгон тоолоо бол тийм тохиролцсон сонгон талдаа. Тэгээд тэрийг яачих юм бол он гаргаж бид нэр бүтээн байгуулалтын ажиллаа эхлүүлэх кампийнхаа. Тийм Баянзүр талын кампани эзэхлээ. Баянзүрхийнх бол бүр ер нь бол ирэх жилийн оны сүүлээрүү тэр хавцаа төлөвлөж байгаа. Оны хагасаа. За гол яг дам нуруунууд чинь цутгагдах хэсэг нь энэ ч нэ юу? Болон талбай. Нөгөө камп дээр юу ярилах вэ? Сонгон талынхан болохоор 70 газар шорооны ажил дээр байх. Ахаад тэнд бас бидний орц гарцсан дээр нөхөн гарцсан ажил дээр цутгах ажилчид маань тэн дээрээ байрлах юм. Гүүр байхгүй учраас Баянзүрх дээр байрлах нь болохоор яг төслийн эхлэх хэсгээр улаастан салдаг хэсгээр гүүрэн байгууламж манаас байгаа. Тэн дээрээ цутгах дам нуруугаа цутгах ажилчид тэр камп дээрээ байрлах. Дам нуруугаа. Энд чи болохоор цутгах талбай чи хэдэн дам нуруу хэдийн хэмжээтэй талбайнууд энд нийтдээ 84 ширхэг дам нуруу цутгах талбай бэлтгэе. Одоогийн байдлаар бол 10 цутгаад бэлтгэсэн байгаа. Саяны газрын зураг нөгөө юун дээр кемпинг зохион байгуулалтын зурган дээр харуулж ирсэн зүүдлэлт нь болохоор 110-аад тал буюу нөгөө цутгсан дам нуруугаа хадгалах талбайг 110-аад ширхэг суур ингэж бас цутгаж бэлтгэе. Тэгээ энд байгаа гүүр ер нь бол дам нуруу цутгсан ажлууд бол бүгд Улаанбаатарын зүүн тал руугаа нөгөө 9.8 км үргэлжлэх гүүр дүгээ эндээсээ бүгд тээвэрнэ юу. Гол хэсэг чи хэдэн километрээр дам нуруугаар өндөр явж байгаа лээ 32-оос 16 км нөлөө. Өндөржилт нөө жишээ нөгөө юугаар дам нуруугаар явах хэсэг нь далангуй явах нь. Гүүрэн байгууламжаар явах нь. За ер нь дундаж өндөр нь бол 11 6-аас 18 м өндөрт байгаа. Хэдэн километр нь дам нурууны хэсгээр шийдэгдвэл уртаасаа. 9.8 км. 9.8 км дам нуруугаар тий. Гүүрэн байгууламж. Гүүрэн байгууламжаар 32 км-ээс. Тийшээ харах юм бол уул нь бол бас галтгой хэсгийнхэн сэндвич барилга нь бол ингээ баригдаж байгаа. Баригдаж байгаа эхэлж байгаа. Тэр дээвртэй харагдж байгаа. Энэ болохоор юуны талбай байх юм? Энэ хэсэг талбай. Энэ наадал хэсгээр материал ураах талбай. Материал ураах юм. Ингээ хашаагаараа тусгаарлцсан байгаа юм байна тий. Ийшээ харах юм бол Ярамгийн барилгачид талчин энэ дундуур бол ингээ туулгол байгаа. Ургаа ерөөхдөө бол дууссан. Одоо хөрүүлгийн ажил хийгдээд батлуулах ажил үлдчихэж байгаа юу тий. Наривчсан ажлын зураг 90% гүйцэтгэлтэй байгаа. За эхлээд гүйцэтгэгч компани бол өөрсдөө дотоод шалтгаан процессороо дээд байгууллагаас толгой компаниас зөвшөөрөл авсны үндсэн дээр захиалагчид зураг хүргэж ирэхээр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Улаанбаатар хотын 26 оны зулааны улиралд явах хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг бол туулын хурдны зам. Дулааны улиралд бид нэр 4 сарын сүүлээр газар шорооны ажлыг эхлүүлэхийн тулд өвлийн улиралд бид нэр зураг, кемпинг бэлтгэл ажил, хэв маяг гэж одоо дулааны улиралд зориулсан бэлтгэл ажлаа хийх нь бол маш чухал байдаг. За нийт төслийг 100 гэж үзсэн бол 163% гүйцэтгэлтэй явж байна. Ажлын зургийн хувьд дотн задлах юм бол 90% гүйцэтгэлтэй. Нийт бэлтгэл ажлын хувьд болохоор хэдэн гүйцэтгэлтэй? Бэлтгэл ажлын хувьд бол 56.4% гүйцэтгэлтэй буюу төв компани баригдаад эхний төвийн хэсгээр хэв ашуул цутгах талбай маань ингээд хийгдээд явж байгаа юм байж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бид нэр 11 талбай гэж хүлээлт өгсөн. Ерөнхийдөө одоо 26 оны 1-р улиралдаа багтаагаад болвол хөрөнгөний үнэлгээ хийх одоо иргэдтэй уулзалт зохион байгуулах ажлуудаа бол хийнэ гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Нийслэлийн засаг даргын 5-ын газраас бол нийслэлийн менежментийн баг энэ өвлийн улиралдаа ялангуяа 26 онд хийгдэх энэ жил чинь бид нар чинь 10 том гэрээг бол зурсан 11 дахь гэрээ маань нээлттэй байж байгаа. Тэгээ энэ 10 одоо том одоо төслийнхөө мега төслүүдийнхаа бэлтгэл ажлыг бол энэ өвөлдөө бид нар бол маш анхаарч эх жилийн 4 сар 5 сар гэдэг дулааны улиралд эхлэхэд бүх компаниуд маань бэлэн байж байгаад ажилдаа ингээд нэгэн зэрэг гарах бэлтгэлийг бас хангуулахаар энэ өвөл бол тасралтгүй ерөөсөө ажиллана. Ийм учраас энэ өвөлдөө энэ газар чөлөөлөл бэлтгэл ажлууд гэх ажлуудыг бол ээлж дараатай явж шалгаж бэлтгэл ажилдаар гацж байгаа асуудлуудыг шийдвэрлэж явах төр бол нэг номертаас анхаарал ингээд ажиллаж байна.